Энэ зурган дээр 2017 оны байдлаар авилгын түвшингийн төсөөллийн индекс гарсан 180 орныг харуулсан байна. 2017 оны байдлаар хамгийн их авилгатай улсаар Сомали, Өмнөд Судан, Сир, Афганистан болон Хойд Солонгос гэх мэт улсууд тодорсон бол Дани, Финлянд, Норвеги, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсууд авилга хамгийн бага гэж гарчээ. Монгол улс 36 он авснаар дэлхийн 180 орноос 103-т орсон байна. Энэ жил эдгээр 180 орны 3.2-оос их буюу 123 улс 50-аас доош оноо авсан муу үзүүлэлт нь дэлхийн хэмжээнд нийт авилгын хэмжээ нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Уг оноо нь тгээс 100 хүртэл байх ба тэг оноо нь авилга ноцтой, харин 100 оноо нь авилгаас ангид гисэн утга санааг илэрхийлэх юм. Азийн улс орнуудаас Япон улс 20 дугаар байранд орсон бол Өмнөд Солонгос 51-р оржээ. Харин Хойд хөрш 29 оноо авч 135 дугаарт орсон байна. 2013 оны 3 дугаар сард Хятад улсын дарга болсон Ши Жинпинг авилгын эсрэг тэмцэх нь түүний гол зорилгоудын нэг гэсэн билээ. Манай улсад авилга өндөр байна гэж гарсан нь олон шалтгаантай бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь өндөр түвшний авилга юм. Ард түмний буюу олон нийтийн өмч хөрөнгийг захиран зарцуулах төрийн өндөр чухал албан тушаалд зөв бус нөлөөгөөр дамжуулан томилгоо хийхийг өндөр түвшний авилга гэдэг. Тэгэхээр нэр төдий биш. Сонгон шалгаруулалт яг бодиттой, ил тод, олон нийтийн хараанд, мэргэжлийн хүмүүсийн хараандаар хийдэгдэг тэр чиглэл рүү хэрвээ бид нэр ахис дэвшил гаргаж чадах юм бол улс төрийн гэдэг юм уу одоо энэ өргөн утгаараа яриад байгаа нийгэм түүхтсэн энэ авилга ялангуяа тэр ил дад нөлөөллөөр явдаг өндөр түвшний авилга. Өндөр түвшний авилгыг басан зогсоох одоо гол сувг болно гэж би бол үзэж байна. Төрийн эрхийг бүхий л түвшинд гартаа авч амин чухал албан тушаалд томилгоо хийх, улмаар бодлого тодорхойлох бодит боломж зөвхөн улс төрийн намуудад байдаг учраас улс төрийн намаас өндөр түвшний авилга ихэнх тохиолдолд үүдэлтэй байдаг гэж үздэг. Эрх барьж буй улс төрийн намууд хувь хүний мэрэгжлийн ур чадвар, мэдлэг боловсрол, туршлага, үнэн чудраг байдал гэх мэт олон чухал шалгууруудыг харгалзан үзэлгүйгээр төрийн албанд томилгоо хийх явдал манай улсад түгээмэл байгаа нь авилгын түвшингийн төсөөллийн индекс бага гарахад чухал нөлөө үзүүлсэн билээ. Улс төрийн намууд бол санхүүжилттэй хууль бусаар ил тодор босгож чинь эргээд энэ авсан санхүүжилттэй эрх мэдэл авсан дараагаар төлөхийн тулд төсвөөс эсвэл бондоос буцаагаад энэ санхүүжилт өгсөн хүмүүстэй нуглаад магадгүй 2-3 дахин нуулж ингэж бол төлөвлөж байгаа. Энэ нь эргээд бол бидний өдөр тутмын амьдралд маш өндөр нөлөөлж байгаа.